За 3 2 1. Hi guys. Сайн байна уу? Бүр хүм нэмэгдээд, уухан нэмэгдээд. Эпизод болгон дээр нэг юм нэмэгдэж байгаа штэ. Одоо ингээ бүр 2-2 хүн нэмлээ. Яг хоо хонгор дээр нэг ирсэн. Одоо ингээ 2 хүнтэй зочинтой бид нэр подкаст эхлэж байна. Вээ, за хинүүсийг суглах ч ба. За. Хаана юу игээ сочва? Химүс вэ? Энэ дугаарын зочдоор манай Vibration Non-Profit Organization-ы үүсгэн байгуулагч нар хамтдаа оролцож байна. За тэгээ манай Буйна болон Анка маань өнөөдрийн дугаард ирсэн байна. За өрсөндөө ирлээ. Бид хоёрын босс ирсэн. Боссод ирсэн цааш. Хөлс хандаж андраад штэ. Гэж болохгүй шүү. За юу вэ? Юу яцхан? Юу вэ нэрөө? Одоо ингээ подкаст тавина. Гоё байна. Ер нь камерны урд байх мэдрэмжийг авч гээ. Ер нь бол дандаа камерны хойно байдаг бит хоёр. Тэгээд тийм гоё юм. За одоо гоё өөрсдөө танилцуулъя. Тийм. За Буйна хичгэлээд. Ladies first. За намайг Буйна гэдэг. Багаасаа Германд үссэн, одоо хуваараа ажилладаг. Тэгээд Vibration-ы яг non-profit organization болгох тэр бүх процессд нь хамт явж ер нь бол the lady of the house те co-founder гэх юм уу те. Яг. Exactly. За Анка. Манай Анка юу энэ юу гэж танилцууллаа нэр мэрэл намайг Анка гэдэг. Ануучин одоо миний бүтнээр Ануучин тэ Анка гэдэг нь хүмүүс мэдэх бах. Тийм Vibration-ыг байгуулад яг одоо 3 дахь жилдээ бид нэр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо амар олоолаа болсон байна. Гоё. Тэгээд яг гэрүүл нэмэгдэж байгаа. Тийм Берлинд амьдраад одоогоор 7 жил болоод явж байна. Ерөнхийдөө тэнийг тиймэрхүү. Тийм бид хоёрын хувьд ч гэсэн их experience болж байна. Бид хоёр ч хоёулахны ахлангууд амар амархан ингээл чалчаал арзаасаар гаал дуусч байгаа шүү дээ. Одоо ингээ гоё зочин мөчөнтэй ингээ гоё юм ярих чаад үнэхээр гоё сэтгэл санаа хөдөлж байна. Тийм бас тэ идэх гинэ солирч байна. Ярих юмтай олж штэ одоос тэ. За энэ дугаарыг бид нэр юу ярих вэ гэхээр бид дөрүлээ ингээд Vibration Organization-ы гишүүд тэгээд ер нь Vibration хэрхэн үүсв, ямар процесстэй явдаг уу, тэ бид хэдийн гол зорилго үеийн тэ бид хэд ямар хуу зарчимтай ажилддаг уу гэх мэтчлээ ер нь их гоё чөлөөтэй ярина. Гэхдээ мэдээж бас нэг мэрэгжлийн тэ нэг тиймэрхүү ярих л баг, ярьж таарах л баг. За Vibration ер нь яаж үүсвэ? Vibration гэж одоо хин нэр мэрийн нөгөөд яаж эхэлвэ? Ер нь яг нэг өдөр суугаа шийдсэн л байгаа шүү дээ. Яалаа, юу болсон бэ? За эхлээд яг яриагаа эхлүүлэхээс өмнө нэг дотор байгаа жоохон сандарлаа бас хэлэх хэрэгтэй байна гэж бодлоо. Тэр нь одоо анх удаа бид хоёр яг анх удаа ингээ камерны өмнө суугаад өөрсдийнхөө талаар ярих боломж олдоод ингээ сууж ин тэгээд тэрний сацуу бас ер нь амар сандардсан байна. Тэгэхээр одохгүй нэг ганц 2 минут суугаад бас жоохон тий та хоёр бол арай л про болчихжээ бас тий. Одоо чи яг энэ бүр pro plus. Pro plus max ultra. Би тий гарч ирэх чинь шин заагуура. Би бол ингээд бүтээгдэж. Still in process тий. Тий Vibration бол бүр болоог юм байна. Зүгээр одоо дараагийн дугаар дээр бол бит хоёрт гэлтгөө. Vibration бол 2023 оны 1 сар хавцаа ерөнхийдөө манай одоо Монголд яг рэпер нэрээр хүмүүс мэдэх бах True манай төрөө бит хоёр тэг ер нь ивент хийж үзье жоохон энтхийн хүмүүс чиглэсэн. Гэтэ Аз сегментээ барьсан нэг тиймэрхүү ивент хийж үзье соёлын ажил ерөнхийдөө хий гэж яриад анх нийлжсэн. Тэгээд нэрийг бол манай Бадрал өгчээсэн. Яг нэрэн дээр DJ Dramatic. Тийм бид нар нөгөө хамгийн гол юм чинь манайд нэг өөрсдийнхөө онцгойрох одоо содон болох зүйл гингүүд нөгөө өөрсдийн үндэсний урлаг гэдэг юмар хөөми орж ирээд хөөмийг юу гэдэм бол гээд Google-с хайсан чинь Vibration гэдэг нэг тийм бичиг гарч ирээд тэг яг тэрийг манай Бадралчөөр хөгжмийн сургуульд сурж исэн хүн сураад төгссөн. Тэгээд тэрийг амар гоё тайлбарж өгсөн. Бүх юмд бүх амьдралд Vibration байд юм бэлээ. Ер нь бидний хөдөлж байгаа бүх үйл процесс Vibration байдаг. Тэгээд дээрэс нь урлагтай бас амар холбогдсон болохоор тэн цаач яг нэрийг дуу чимээ гэдэг бүх зүйл ер нь Vibration жижиргээгээр дамжиж гардаг. Яа амар хэцүү байна. Их физик шиг. Юу сайн зүрхэн миний пульс Ой барьж алаад идэхгүй штэ одоо. Тийм байна. Гоё ярьчихгүй. Амьд хүнээс юу дүүлээ? Амьд хүнээс яа гэдэг лөө.
Амьд хүнээс Шамтнээс битгий. Юунаас битээ амьд хүнээсээ гэдэг. Тийм. За тэгээ буйнаа хизээ эхлээд түрөө анк 2 эхлээд тэгээ бадрал байсан юм байна. Тэгчээд бадрал тэгээд буйнаа орж ирсэн тий. Яг нөгөө бадрал хонгор 2 маань болохоор яг анх бол нэг дөнгөж яг ивентний төвшөнд л ярьжсэн яг юу гэдэг юм бид нар нэг юм организашн болоод явна маавна гэдэг бол юм байгаагүй тэгэл цаашдаа үргэлжлэж яваал. Тэгээ манай буйнаа бол яг манай 2 дахь ивентийн дараа орж ирсэн яг ер нь бас амар том импакттай бид нарт яг байгаагүй том эмгтэн хүнийхээ талаасаа ч тэр профешнл талаасаа ч тэр бид нарт бас амар том суппорт болж орж ирсэн. Яг манай бичиг цаас бүх юм албачаал яг бүх юм одоо юу гэдэг одоо яг нэг дээвэр доор л орсон гэсэн үг шүү дээ. Ер нь анх бол тэгэл нөгөө зөвхөн 4 хүн л явдсан бол дараа нь яг албачаал гоё. За буйнаа орж ирэх процесс ямар байсан vibration гэдэг зүйл. Юу н анх яаж хин дуудаж орлоо. Анх бол угаасаа би өөрөө яг нэг ивент хийж таарад тэгээд ер нь vibration гэдгийг өмнө нь сонссон байсан. Тэг яг одоо DJ яг DJ хэрэг болоод тэгээ vibration толбогдсон. Тэгээ би анх гадаадуудын болов монголчуудын болов гэсэн яг хойно ямар хүмүүс байдгийг сайн мэддэггүй байсан. Тэгээ ямарчлаас холбогдоод тэгээд хонгор манай ивентэн дээр тоглоод тэгээ анкаг өмнө таньдаг байсан. Тэгээд амар бараг 10 жил хараагүй. Тэгээд анка гэдэг хүн Амьд байгаа юм байна. Байгаа юм байна гэдэг. Тэгээд холбогдоод тэгээд бид нэр ер нь бол яг одоо гадны үнээс харахад бол амар тийм дотроо янзлах юмнууд айгүй хэрэгтэй байгаа болоо гэж би бодсон. Тэгээд Германд ялангуяа тийм үйл ажиллагаа явуулахад яг бичиг баримт те яг тийм бүх юм жоох official байх ёстой болоо гэд тэгээд тэр талаас нь ер нь жоох юм одоо non profit organization гэж яг Берлин тэрийн registration-ыг хийж одоо хамтарч одоо эхэлсэн гэх юм уу. Тийм тэгэж л юу н орж ирсэн дээ. Тэр чинь тэгээ 2023 оны 24 онд. 24 онд. Тийм 24 оны ихэр. Тийм тэгэл орж ирэл эхний ивент болвол намайг шууд ч одоо машин мэрэгэл. Энд үнэлэхтэй хүн байхгүй. Гэхдээ тэгэхээр чин буйнагийн өмнө би байсан юм ба штэ. Тийш чи эхний ивентээс самд штэ. Өөр эхний ивентэн дээр энэ нэг хэдэн залуучууд чаа энийг нэг хэдэн хүмүүс чи мөнгө төгрөгөөгээ зураг аав гэдэг. Тийм тэгээд бас өөрөө байгаа шүү дээ. Өөрөө бас орчихсан өөрөө. Яг хамгийн ихний ивентийн дараа манай өөрөө орж ирсэн. Тийм наваг нэрээ яг анхны ивентэн дээр зураг авах хэрэгтэй байна. Тэгж ер нь промошнл юм бичлэг энэ төр хийх хэрэгтэй нэгээд тэг би бадралтай найзууд байсан болохоор бадралын майнтертэй айлзны найзууд байсан. Тэгээл окей гээд бадрал бүр миний юу ч хийдгийг мэддгүй байсан мэл ч. Угаасаа яг тухайд найзаа жил мэл олчлээсэн л да нэг хайл. Угаасаа зарим найзуудын яг үннийг найзуудын юугаар суртыг мэддгүй шүү дээ би. Sorry тэг зүгээр л. Тэр үед миний бүр сургууль мургуулч эхлэх байсан шүү дээ. Яг нөгөө хэлний бэлтгэл энтрээ хийгээд байжсэн. Тэгчээд бадрал намайг тийм юм хайж байгаа гэдэг 2023 онд. 23 оны 1 сар 2 сард. Тэгээд би өө тийм ийштэй гэд хэлээд уулзаад Якузунад уулзаад юм харуулаа би хийсэн юм харуулдаг байхгүй гэдэг чи бадрал харчаад чи ийм юм хийдэг байсан юм уу гэ мен өнийг mind blown постэр мастер өмнө хийжсэн visual design минутыг хараа хүчи чи ийм залуу байсан юм уу оо найз чиггэн найзалж байгаа юм чи алсын үрээд иргээд тийм тэгээд хамгийн анх чинь би тэгэд нэг цагаан сарын ивент хийж нэлээд гоё юм болж исэн тэгээд гоё ээжээ их жоохон байжээ бөөнөрөө vibration ер нь анхны ивент энтер хийгээд явах тэр ямархуу байсан. Хин буйнаа бол 2 дахь орж ирсэн. Анхны ивентэн дээр тэгээд юм уумын зохицуулаад ичгүүх ямархуу байв. Тэгэл гоё шүү дээ. Бид нэр гараагаа бас амар гоё сайн тавьсан гэж юу бодож байна. Яг төсөөлснөөс хамаагүй их хүн ирсэн. Тэгээд ирсэн болгон бас амар сэтгэл хангалуун байж чадсан. Тэгэл тэрний дараанаас ч урам зориг ороод ер нь л за энэ индустрид яг энэ хийж байгаа хүмүүсийн одоо арга барилын өөрчлөлт ядчил стандартын дээшлүүлэг гэдэг л яг шууд юм орж ирэл тэгэл тэгж л ажиллаж эхэлсэн. Яг хамгийн анхны ивент бол шоконд орсон л да эхлээл тим их хүн ирнэ гэсэн төсөөлж байгаагүй тэгэл амар их хүн өрөөд ирсэн. Тэгэл тийм юу гэдэг лээ одоо нөгөө уур амьсгал амар гоё болол тэгэл дараа нь амар их одоо за
залуучууд гоё юм хийлээ гэдэг юм авахаар тэгэл тэрэндээ амар урамшаал тэгэл хоёр дахь ивент ер нь нэлээд томоор хийх гэж бас зорьсон. Тэгэл Анхны ивент юу байлаа? Цагаансаар тийм. Харгачин туулаа. Тийм Харгачин туулаа. Би яг анх тэр үед ивентэн дээр анх удаа явжсэн шүү дээ. Тийм. Би vibration ивент болгон дээр л. Угаасаа Би миний ор хараа болоо. Би жоохон байж тавлаа гэдэг тавлага болсон. Манай чинь Уу ямар зүүгийн тавлага олно. Одоо бүр сүлтэй vibration тавьж байгаа. Өөр юу болгомоор. За тэгээд нөгөөнийг ер нь болвол Германы Берлин хотноо их монголчууд байдаг, монгол залуучууд ер нь бол их байдаг. Тэгээд Берлинд ивент, үйл ажиллагаанууд ер нь болохын үед болдог, мерсер болдог, тоглолт моголч гэсэн болдог байсан. Би бас сонсчлээсэн. Тэгээд vibration гэдэг ийм өөр юм үзэж хардаг, өөр юм сонсдог. Ингээл дотор нь ингээл дуу хөгжмөө суурдаг, дуу хөгжим хийдэг хүмүүс өөрсдөө ивентэнтэй зохион байгуулангууд мэдээж чанарын түвшин шал өөр. Тэгээ билд одоо ингэж босгож байгаа community хүмүүс нь ч гэсэн өөр ер нь их амар гоё санагдсан л да анх ер нь бол. Тэгэл хоёр дахь ивент энэ төр чинь тэгэл бүр угаасаа л яг сурах юм дээрээ сураал улан л дээшлээлсэн те. Тийм угаасаа яг зорилго нь болохоор илүү нэг high quality event хийх ч юм уу тий одоо тийм гадаадуудтай адилхан тийм одоо competitive байх тий тим зорилготой ер нь Монгол урлагийг бас гадагшаа гаргая гэж ер нь тий эхлүүлж байгаа шүү дээ. Тэгээд яг ашгаа бодохгүй ер нь илүү гоё тим experience өгөх талтай бид нэр аяг анхаардаг. Тийм тэгэл ер нь Тийм байсан байх уу? Тий, хонгорын дугаар дээр хонгороос хэлчихсэн шүү дээ. Ер нь ингээд ивент хийхээрээ ингээд гоё сэтгэлээсээ хийдэг байгаасаа тий ерөөсөө ашиг харахгүй. Одоо Монголд бол яг нөгөө өөрөө хэлсэн шүү ашиг хардсан юм байна. Аягүй хүмүүс яд юм байна. Бид нар болохоор нэгт бас ингээд гадаадтайгаа уулзраас хүн амар нөгөө нэг сэтгэл нь арай одоо Монголдаа хүмүүс шал өөр байгаа шүү дээ. Ер нь ингээд монголчуудаа гэдэг юм их боддог болчдөг шүү дээ. Тэнгүүд ингээд бас гадаадтайгаа монголчуудаагаа нэгтгээд ягаад бид нар нэг өдөр ингээд зүгээр ингээд гоё шоу хийж болохгүй ингээд тэр санаа надад амар таалагддаг. Би тийм болохоор vibration-ыг олоод ингээд үсгсэн хүмүүст бол амар баярлж явдаг. Тэг одоо ингээд суучлаа да. Тэр нөгөө community гэдэг сэтгэлээ чинь шал өөр юм байлаа. Хэдий одоо энд өссөн ч юм уу те хэдий өөр найзуудтай олон гадаадуудтай нийлдэг байсан ч гэсэн нэг тийм монгол хүмүүстэйгээ ингээд байгаа байдал нь хүртэл ингээд яг өөрөөрөө экспресс хийгээд ер нь их гоё. Би чинь тэгэл бас Германд анх ирж байгаа ч гэсэн их олон талын сонссон монгол хүмүүс нэгнийхээ скам хийгээл монгол хүмүүс зодон цохоо хийгээл те одоо бараг монголчуудаа соолоо гэж ер нь хүн болгоно тэгж ярьдаг байсан. Тэгээд гэхдээ яг зөв хүмүүстэйгээ зөв community-г босгоод байгуулад тэгээд уулзч уучраад гэх юм бол бас монгол хүнтэй шал өөр л үдээ. Ярьж байгаа байдалтай уулзж байгаа тэр нэг struggle meet хийж байгаа штэ. Ингээд туулсан амьдрал нь яг адилхан болохоор их сайн bond хийдэг. Нэг өмнөх эпизод дээр англи үг ашиглаа гэдээ баханд бичүүлсэн. Хамаагүй. За та хоёрын хувьд гэхдээ хувьдаа Германд хитэн оноос энд яаж боёно болохоор энд өссөн багаас би багаас манай эйжент оюутан байсан. Тийм болохоор намайг уучлаарай зарим үгнүүдийн үнэхээр яг нөгөө шууд монголоор орж ирэхгүй англиар ч юм уу тэ хэлж байгаа болохоор албаар биш шүү. Тийм тэгээд энд яг сургуульд 10 жилээ төгсөөд оюутан байгаад тэгэл юу н амьдралынхаа туршид юу н Германд байгаа. Тийм Монголд айгүйх нөгөө 100 амралтаараа явдаг байсан. Гэхдээ яг одоо удаан хугацаанд бол Монголд амьдарч үзээгүй. Тэгээд бас vibration орсон шалтгаан ч юм одоо vibration байгаа тэр надад аюу гой санагддаг яг монголчуудтайгаа ингээ хамтдаа тийм ингэж байх нь тийм тэрүүгээр одоо ингэж одоо Монголд амьдрал бас гоё юм болов уу гэж бас тийм мэдрэмжүүд орж ирдэг. Vibration event-ийг төлөөлж зөндөө олон монгол явсан шүү дээ. Тийм 2-3 явлаа. Тийм сүүлдээ явсан түрүү 100 бас явсан. Тийм тэгэл яг нөгөө ажил тэгэл хувийн амьдралаа юу комбайн тий одоо тий явах нь холбож явах нь аюу гой санагдсан. За анхаах явд тэр удаж чинь Германд. Ер нь бол хамгийн анх 8 настайд иржсэн манай аав ээж гэр бүл ерөнхийдөө энд байдаг. Тэгээд яг суурин амьдраад бол одоо 7 дахь жилдээ явж байна. Тэгээд энд ирээд гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод ер нь бол эндээ тогтчоод тэгэл нэг
бас нэг өөрийн зорилго бол тэгэл нэг Монголдоо гоё юм хийчихсэн гэсэн зорилготой тэгэл entertainment маягаар тэгэл соёлын солилцоо Монгол уран бүтээлч нарыг нэг гадагшаа гарах гүүрийн одоо ядаж өөрөө барьж өгч чадахгүй маа гэхэд тэр нэг тоосхын нэг авчаад нэг нэг бариад өгчих тиймэрхүү тэгэл нэг тийм Бид одоо vibration үндсэн том official website-ыг нэгж байгаа байхгүй. Тэгээд тэрийг бэлдээ дотор мэдээлэл энэ төрөө оруулаад бас нэлээх ажил болд юм байлаа. Тэгэнгүүт чинь нэг өдөр сууж агаад бидгээд өмнөх хийсэн ивент ер нь past тэ бүх үйл ажиллагаануудаа ингэж хасаага бичиж байгаа байхгүй. Дүнгүүд тэгэл үйл ажиллагаа зохион байгуулах ивент, тоглолт, концертууд, тэгээ концертууд чинь дотроо олон дэйттэй. Тэгээд ингээ ангууд ингээ бараг 40 гаруй ивентүүд байгаа. Тэгээд за энэ 40 гаруй ивентүүдээс хамгийн бүр зүрхэнд чинь яг ингээ толгойд чинь буусан тэр happy ч юм уу эсвэл бол жоохон хэцүү байсан ч юм уу нэг тийм хамгийн сайн санаж байгаа team ивент хийзээвэ. Ямар тоглолтны хэддэг дэйтэн дээ. Яг тэдэн сарын тэдэнд. Яг надад бол шууд нөгөө 2 дахь ивент шууд хэцүү бөгөөд амттай дурсамжл орж ирж байна Юу байлаа? Наадам авраг наадам 2 өдрийн наадам Rhythm of Nomads нөгөө Монголоос артистууд volume 1 тийм volume 1 гэл Монголоос 4-5 уран бүтээлч ирлөө. Тэг яг хөө нэг Европ даяар амьдарч байгаа монголчуудыгаа л нэг өдөр цуглуулаад нэг 2 өдрийн одоо тэд нар Монгол руу явж playtime-д оролцож чадахгүй юм чинь эндээ үрж ирж ядаж монголчуудтайгаа гоё баярлаг гэдэг үндсэн дээр яг яриул бол амар их зөндөө нуршиж байгаа. Гэхдээ яг зүгээр яг товчлоод яриул нэг тиймэрхүү. Тэгээд тиймэрхүү зорилгоор Монголоос зөндөө олон уран бүтээлч авчираад ивентэйсэн төсөөлсөн шиг бол байгаагүй. Тэгээ маш том шатаж айгүй том өрөнд орсон. Тэгтээ айгүй хүмүүс ирсэн ч гэсэн нөгөө бидний төсөөлж ирсэнээр бид нар ч юм бол ингээл 4 оронтой 5 хүн бодож ирсэн бол манай одоо яг энтхийн нөгөө соёлч гэх юм уу тэгээд тэр хүмүүс суулж чадаагүй. Тэгээд яг тэрний хамгийн эхний өдрийн яг ивент дуусч ах мөчөд манай Бадрал Төрөө хоёрын царай шууд яг орж ирлээ. Надад яг орж ирэл амар эвгүй царай мөр амар сонирн болцсон. Зайлцсан шиг бараг. Тэгээ ер нь бол сүнсэн зайлцсан юм шиг. Тэгээ манай үүрээ бас яг хамгийн анх орж ирээд хамгийн анхны ажил нээсэн. Тэгээ зөндөө том мөрөөдөл зөндөө гоё юм ярьж байгаа. Бас хамгийн ихний амар том цохилт байсан биднэрт яг. Тэгэл ер нь бол бүгдээрээ яг нүгнээ одоо гол том хүмүүс нь бүгдээрээ байсан ба шүү дээ. Яг нэг доор. Тэг яг хамгийн анх л яг цуглаж исэн л Тэгэл тэрл шууд орж ирж чинь. Тэгэл тэрний дараа бас ер нь бас бид нарыг яг тэрл зүйл биднийг бас яг өнөөдрийн төвшөнд бас бариад байгаа байх гэж ер нь бодож байна. Тэг хамгийн инээдсээ би бас тэр ивентэд ажиллаж байсан шүү дээ. Надад бол ерөөсөө тийм бодогдоочгүй. Яа тэгэхээр ингээд хөв хүмүүс ингээд өөрөө ажил би бол хүний зураг хүргээд камера хараад ямар гоё зураг авчаа гээл нийхлэх гоё зурагтай ивент болсон шүү дээ. Нийхлэх гоё хүмүүстэй гоё болсонстай. Тэгэл наадам тэгэл нөгөө нэг бахан модель зөдөөлөд бөөнөр эцгээдсэн тэгэл урлаг уран бүтээлчнэртэй бүгд рэперүүд энэ дээр сууж маадсан тэгэл зураг мураг нэх гоё л байсан. Яг нөгөө уур амьсгал тэр тухайн энэ тэр момент бол үнэхээр тасархайсан байхгүй. Тэгэнгүүт манай нөгөө талд хөргий энэ хоёр маань нөгөө нэг юмнуудаа бодоол та хүн амтан байхгүй муу ирж гин те тэгэл нөгөө нэг ингээл мөнгө төгрөг financial aspect нь ингээл бодогдоод их хэцүү л байсан баг. Би бас ам ангаацсан зургаад арцсан л явж байсан. Тагаяа. Үу ямар гоё утастай чи зогсч зурагч аач гээл галзуулаад. Энэ хэдэн бүр ингээд хөл мөснө гарцсан гэж байж чи зогсч. Нөгөөдөл. Тийм л бас. Энэ завшааныг нэр даландуулаад бас оддоо бас зөндөх баярлаа гэж хэлмээр байна. Яг бидний ажлыг бас айгүй одоо нөгөө хүргэх одоо юу гэдэг лээ delivery хийж байгаа юм амар мундаг. Манай яг одын ажил бидний одоо social media ер нь яг тэгж гоё харагдаж байгаа байдал бол тийм байна. Бүх ер нь бол бүх visual тэгээд тэр талаас бас манай vibration-ыг арай өөр төвшөнд хүргэж байгаа байх гэж. Тэ медиа захирал гэдэг. Юу нэр медиа хариуцсан ерөнхий захирал. Чи юугаар сурдаг вэ? Бас мэддгөө мөөл гэж. Мэдгүй нэг сургууль руу яваал ээ. Нэг visual юм сурдаг кино мэнэ идэг ч гинөө. Мэдгүй кино хийд юм шүү. Нөө нэг чи надад дээр хэлсэн. Манай ээж одоо намайг кино намайг кино хийдэг гэж бодсон. Манай ээж намайг чи ч одоо юу сурж байгаа л одоо төгсөөд юу хийх вүлээ кино хийх хэлээ л гэсэн шүү. Одоо арайч кино хийхгүй ээж гэ.
Яг тэр хавцаа гэдэг. Бид тийч нөгөө нэг ингээд ажил олох гол ер нь ажил хийхээс өмнө тэгэл PDF энтер бэлдээл те хүмтэнтэй ороод уулзаал тэгэл тийш мэхэд ингээд бүх member энтрийн мэдээлэл энтер анх яах вэ амил бүгдийг л бичдэг гэсэн шүү дээ. Одоо ч нөгөө нэг vibration гэ бүтэн ингээд image гараад ирчингүүд бас тэгээд байх шаардлага болчихсон. Анхны event дээр бараг л намайг одлог гэсэн медиа захирал тийм л амар байлаа шүү дээ. За Боёнагийн хувьд нөгөө нэг тархинд бууж байгаа хамгийн чухал хамгийн за яг нөгөө юу карнавал юу н амар хэцүү санагдсан. Яг карнавалтай культур нь гэдэг нөгөө том параданд бид нэр түрүү жил орсон. Тэгэхэд нөгөө цаанаас нь өгж байгаа одоо хийх ёстой, биелүүлэх ёстой тэр зааврууд нь ер нь л бол амар хэцүү санагдсан. Тэгээд маш их цаасны ажил маш их стандарт амар байсан. Яг хөө тэгэл амар том парад учраас яг нөгөө югдүүлээ нөгөө security тэг аюулгүй байдлыг яг хангах ёстой талаас нь ойлгож байгаа. Гэхдээ яг бидний хувьд бол анх ийм том параданд орж байгаа учраас талаас амар тийм ер нь л амар хэцүү санагдсан. Тэгэл сар болгоно тэрний төлөө нэгэн хийх ёстой ч юм уу тий эсвэл одоо бас нөгөө мөнгө босгох нэлээд том ажил болсон тий. Тэр мөр нэг орж байгаа юм чинь бас нэг гоёор орё гэж бид нар аюух бодсон. Тэгээд тэр талаас одоо стресс талаас ер нь бол амар нэлээд толгонд үлдсэн ажил байсан. Гэтэ ер нь бол тэгэж орсныхаа тулд бид нар бас одоо ингэж айгу тий туршлагатай болоод тий одоо ер нь энэ өнөөдөр явж байгаа юу процесснд бидэрт амар их юу югдүүлээ нөгөө амар их нэмэр болсон болов гэж бодож байгаа. За ер нь бол их гоё юм ихлүүллээ. Одоо тэр бид хэд чинь ингээл жижигэн өөрсдөө л юмаа зохицуулаад хийдэг байсан чинь одоо ингээд өөр бүр улсын стандартад хангасан тийм том фестивалд бид хэд орсон чинь шал юу болоод байна гэж одоо тэгээд одоо анкагийн гадаа сууж хүмүүс хогоо аяад болдгоо яа. Гайг баха зүгээр. Тэгээ нөө нэг юу ярьжлаа. Одоо ингээд улсын түвшний стандарт юм дарангууд бол шал өөр лсэн л та. За тэр карнавалд ороход манай Дима маань ороод ирсэн байсан. За Дима одоо ингээд ер нь ороод ирсэн. Дима ч хамгийн анх яг ямар ажил дээр хамт ер нь ажил. Ер нь л unofficially хамт гэдэг шүү дээ. За би хамгийн анх vibration угаасаа ер нь бол мэдчихсэн. Би угаасаа энэ нийтэд танилцахаас өмнө би угаасаа бадралтай найзууд байсан. Тэгээд байсан ч гэж байсаар л байгаа л та. Тэгээ бадрал тэгээд бадралын найз охин манай мандуу бид дуусаа юм friend group Берлинд дуусаа гэж найзалдаг. Тэгээ би Мюнхенд сурж байгаа буцаж ирээд тэгээ Берлин рүү нүүсний дараахан яг ирээд нэг 2 сарын дараа цаасаар хийсэн. Vibration-ы тэгээд юунд хэлээ нөгөө нэг Brauerei музик Brauerei л нөө opposite газар ч. Не музик Brauerei House of Music хаа. House of Music. За ямар ч байсан хоёр дахь нь уу? Тийм хоёр дахь нь. Тийм Music Brauerei. Би хамгийн анхны ивент дээр очижсэн. Тэр үед бол зүгээр яг party дэх гэж шоудах гэж очсон найзуудтайгаа. Ерөөсөө юу organization байх штэ. Шоуч гарсан. Тэгээд тэр намайг цагаан сар дээр бадрал илүү намайг асуусан. Найз ивентэн дээр дуулах уу гэд би ч болон дуулдаг байхгүй юу? Би болон дуулдаг. Тэгээ би тэр үчи аяг нэг cover энэ төр хийдэг байсан учраас энэ намайг бас амар appreciate хийгээд ингээд за Дима гэдэг дуулдаг охин байгаа юм байна шүү гэд. Тэгээ яг vibration өмнө би бол бас аяг олон ивентэн дээр дуулчихсан. Тэгээд юу нэг яг мэддэг болоо тэгээд найзуудынхаа асуугаар ачаар намайг дуулуулад тэгээд тэрний чин дараахан гэл ер нь vibration-ийн ивентэнд угаасаа бидэд очдог болцсон байсан. Угаас манай найзууд бүгдээр очдог. Тэгээд яг vibration-ийн organization одоо ингээд зохион байгуулалтад юу гэдэг чинь тиймэрхүү юмроо орсон гэм бол минийх бол хамгийн ихнийх карнавал дээр би зүгээр яг амар юм өөрөө юугаар орсон. Өөрөө одоо нөгөө нэг өөрийнхөө саналаар тусалсан 4 хоног би бүр яг өглөө нь ажилдаа яваад өдөр таараа шууд ирээл туслаад явсан. Би бас хандтаа Дима ирээрээ. Дима туслаа. Надад тэр гоё байсан байхгүй амар ядарсан. Бүгд ядарсан. Би тэнд нэг явандаа зохион байгуулалтад хэлж ш тийм цаас бичиг юмд нь оролцоогүй ч гэсэн би яг ихснийхэн дараа яг харахад бол надад амар их юм болоод байгаа штэ хоолныхаа юм яасан хийсэн гээл те. Тэгээд харахад надад ихтэй хамгийн гол нь бас би монголчуудтайгаа байсан, найзуудтайгаа тэгээд ингээд нэг юм би эзэж амьдралдаа карнавал би өөрөө явж үзээгүйсэн байгаа байхгүй юу. Тэгэл энэ дэ ачаар ингээ би явж үзсэн цуг гээд одоо парад бүтэн санд нь явхад те ингээл хэдэн километр хэдүүлээ алхаал те таад одоо бичлэг үзсэн бол би бол нөө дроны ажил хийсэн. Айгуус ажилтаа хадах уусаа од дэлгэнад найз камера аваад одоо бичгэлсэж биш үү зүгээр. Тэрүүгээр нэг зүгээр дийма те. Тэгэж яг анх тэрийг харчаал би бүр яг
одоо миний хэрвээ мастагдахгүй ивент гэх юм бол би карнавал гэж хэлнэ. Одоо л амар санагдчихсэн тэр үед би бол та хэдийг бол бүр яаж инээд ингээд юм зохион байгуулаа яваад идэв гэж бодчихсон. Тэнийг юм олимпиад орж байгаа юм шиг мэдрэмж өгчээстэй амар. Юм тэгэл өрсөлдөөж байгаа юм шиг үч юм шиг тий. Би тэгэд энэ жил Raid the Planet-д орох байгаа шиг карнавал бол тэр жилийн том ажил байсан өмнө жилийн. Тэгээ гол нь яагаад том байгаа гэхээр нэг өдрийн парад бол биш. Ингээ бүтэн 4-5 хоногийн ингээд Straßenfest энтергээд өнөг ингээд street ингээд бүгд ингээд майхантай тэгэл улс бүх улс үндэстнүүд өөрсдийнхөө хоол ингээд зарж марж юм уу маа сувенир энтер зарж мараал хоолундаа зараад сон юмтэй тий. Тэгэж юу н ажилтдаг. Тэгчээ ингээд бүр юм том гудамжийг бүтнээр нь хаагаад бүх ингээд газрууд нь слотын ингээд зоогоод тэгээд тэн чин слотоо аавн тэгэж очиж байрлана. Тэгээд юм майхангаа барина. Майхан гэдэг нь юу дэлээ Монгол гэр барьсан. Би тэгээд Монгол гэр ингээд хагас гэр штанда барина. Би тэгээд ингээд ганаагч байгаа тусламжтай манай Берлиний вегана гана гэд их чин тусламжтайгаар юм амар юм гоё юм тал гэр барьсан. Тэгээд ингээд яг гэр дотор ингээд яг хоолоо идж байгаа юм шиг харагддаг. Тэгээд тэрний хачаар би тэгэд бас нэг шүнстэй юу гэсэн мэлээ? Шүнстэй штанд юм авсан тий 200 хэдэн юунаас шүү дээ. Хамгийн гоё штанд 380 гаруй нийцэн болж би тийж ер нь бол 180 гаруй орны ер нь л одоо дэлхийд шийдэн 190 хэдэн улс байдаг үстэй бараг 180 хэдэн бүр одоо улс үндэстний өөр гэсэн үг. Тэдний 380 гаруй юм хоолны буфет биш хоолны юм одоо зарах цэгүүдээс хамгийн гоё өрмөц одоо зарах цэг байсан гэдэг тийм шагналсан. Тэгэхээр яг бид хийжсэн харжлаасла бид хэд лаацсан байна л гэж би анх бодсон. Яа тэлээ анх харчаал воо гэж бусад газар одоо зураг мураг оруулж ирнэ. Бусад газрууд маань болохоор яг ингээл нэг юм юун дээр нэг машин байдаг штэ ингээ явждаг түгээврийн машин эсвэл бол нэг юм цагаан зүгээр майхан босгоол ингээл дотор юм зарж байсан. Манайх бол ихзээчтэй юм бодог анханасаа л за яаж гэрмээр арих уу гээл шууд тэгэл доторхын чимэглэл юу ясан бишвэг барьжах өмнөх оройн бас нэлээ анка хонгор хоёр тийм ер нь яах гэж нэг бариад байгаа. Манай хонгор надаас тэгсэн чи бро ийм хийх зүг байсан юм уу? Яагаад ийм хийгэж өөрсдөө зовоод байгаа? Тийм нөөний өмнөх шөнө нугасаа бусад юмнууд нь баригдсан байсан шүү дээ. Тэгэд ингээд эргэн тойшоо харангууд ингээд дам майхангоо цагаан майхангууд лагдаг чинь манайх ингээд гэр босох гээд нөгөө тал гэр нь бас яхандаа босч мосохгүй их завсан шүү дээ. Яаж босох юм бэ? Миний дунд чинь гэр мэр барьдаг тийм эксперт байхгүй, мэрэгчлэн байхгүй тэгэл яг гэр мэрээ хаанаас шулсан юу лээ? Гэр хаанаас? Чингийнхаа даа баярлаа. Бас тий. Тэгээд 2 дахь өдрүүдээр карнавалда бороо ороо наач. Бүтэн бороо. Манайд бор тийм жин үе. Бүр живэд штэ. Юу болоод байна те. Жинхэнэ л үнэхээр Монгол тэнд байсан бид нар тусалж ирсэн бүх залуучуудаа үнэхээр их баярлаа. Яа бурхан маань хамаг юм маань нефт нороод ороод. Яг гоо бид тэд нөөний өмнөх өдөр нь шагналаа авцсан байсан баха. Тэр чинь бас амар уран зүйл. Шагналаа авдаг чинь бороо ордог чинь тэр өдөр байхгүй. Тийм үү? Би чинь бороо насаацсан байхдаа шагнал хоцсон бүр. Үгүй насахаас өмнө би ажил дээр байсан над руу ингээд эхний өдөр ингээд дуусаад эхний өдөр чинь яг нөгөө нэг бүгд ингээд яг бас зарим хоол моолны юм асуудал нь цаашаа нөгөө нэг юм манай нөгөө зарим шаардлагын март мдээгүй байжсэн чинь яг ингээд шууд амар хүмүүс ирээ шууд наа чин болохгүй энэ болохгүй хөргөж чаа хаана яасан гэл манай чи баг өөртөө угаалтар барьцсан уу яасан бэ? Нэг мэдсэн чи угаалтар барьцсан зогсчихсон шүү дээ. Шууд суурин дээр нь угаалтар байсан шүү. Тэр бол стандарт угаалж байргээд тэгсэн бид хэд бас нэг кимчи нэг ингээ пластик савтай. Тэр нь заавал бүтээгдэхүүн, стек бүтээгдэхүүн хөргөчөнд байх. Манайгаа чи бүр хөөрхөн амд бүр ажил руу яваад ажлынхаа хөргөчийг авчирч мавчраа. Ямар шууд гадаа байжсэн кимчинөөд шууд хай гэдэг. Би шууд нүдээр хайсан чи миний бүр гол зураа заяа. Би тэнд яг үндэ энийдийгээ бодвол зүгээр л очиж байгаа маа ш тэгсэн мөртлөө миний бүр ингээ зүрх рүү өвдсөн шүү дээ. Би бүр ингээ ёо яг стресстэй. Тэр чаа. Тэгэл 2 дахь өдөр нь би яг ажил дээр байжсэн чинь story үзэж байгаа ш vibration story үзсэн чинь ингээд штанд гэдэг үгээ бас амар сүртэй ирж өгсөн юм байлаа ш. Бүжиглж мүжиглээл янз бүр болол тий. Бид дээр бахан парадны хувцастай хүмүүс ирээ бүжиглээ дуулаа. Тэгээд энэ би яг уцаар иржсэн байхгүй анкатай. Байна уу сонсохгүй тэр дуулаад хуураад гэсэн чинь ясам дээр нөөдөл нь бит юм өгөхгөө гардуулахад дуулаад хуураад байсан байхгүй юу. Тий. Тэгээ би анката уцаар явцсан за чи ганаагч хүүшээ чи сая зураг бичлэг хийсэн үү чи юу болцсон бэ гэсэн чи ингээ ийм юм авчлаа гэ. Тэгээд амар юм гоё ирээд бит хидэд ингээ гардуулж өгсөн. Тэгэл үнэхээр нөө нэг илээ paid off тэгээд яг өчигдрийнх нь нөгөө нэг дарклсан юм яг тэрэн дээр те. Тэгэл намайг ирсэн чинь манай тэн чин бас ажиллаж байгаа одоо нөгөө нэг тусалж байгаа 10 хэдэн хүн бас байгаа шүү дээ. Ингээл
тийм ийм авцсан гэж би бүр бид нар чинь бүр амар ядарч ирсэн тэрийг хараа шууд дахиад хөөрөө начиж байгаа юм чи. Тэгэл тэрнээс амар яг хитүүлээ юу авсан баг. Амар нүг юм урам авсан баг тий. Хонгорчин бүр тэрийг ингэж амар барьж ингэж яраа. Ер нь бол карнивалын ингээ бүтэн карнивал одоо энэ соёлын арга хэмжээний туршны 4 номинац байсан. Ер нь бол ийм нөгөө non-profit бас ийм соёлын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага учраас нэг юм жоохон эргэтгэж одоо юу гэдэг нэг номинацид нэг одоо баг хамт олон төрүүлсэн бол дараагийнхт нь өөр хүмүүст өгдөг ч гэдэг юм уу те. Тэгээд ер нь бол бид нэр өнгөрсөн жил бол бүр яг бүх номинацийн төссөн байлээ. Хамгийн анх бидэрт хамгийн ихний номинацаа бидэрт өгсөн. Яг хамгийн гоё штанд гэдэг утгаар нь өгсөн. А дараа нь нөгөө performance 1 минутын performance, дараа нь костюм, тэгээ дараа нь нөгөө political speech мэжүүлэг тиймэрхүү утгатай юм байсан. Тэгээ костюм performance хоёр дээр нь бол нөгөө шүүгсэн шүүгчийн нэг нь яг манай штанд дээр хурж ирээд хэлж байгаа байхгүй. Би бол ингээд та нарт өгөх гээд бүр үнэхээр ингээд хичээлээ даанч ингээд та нарыг өмнө төрүүлсэн болохоор та нарт өгөхгүй гэж байна. Тэгээ өгөхгүй гэлээ. Тэрнээс бол та нар бол үнэхээр бүр амар байсан шүү. Аргагүй бид нар чинь Монголоос мэрэгжлийн бүжигчин одоо манай Болроо Дарханбат гээд мэрэгжлийн хоёр бүжигчин маань бүр азар Европт төрж ирж таарад. Тэр хоёр маань бас азар оролцсон. Тэр үед оролцсон бүх хүмүүстээ бүр яг энэ завшныг далимдуулаад бүр амар их баярлалаа гэж хэлмээр байна. Тэр 1 минутын перформанс бол тасархай байсан. Тэр манай хоёр ямар амар харизматик, ямар мундаг хүмүүс ээ. Тэр аячин хүмүүс бүр юу юм бэ лээ. Гэтэ ингээ Монгол хүн болохоор ш тэр юм яг тийм марахаар бүр ингээл огштой тийм ч бүр огшоол яа. Нэг одоо ингээ Straßen Fest чинь ингээд нэлээд километр явж байгаад нэг газар очиод зогсоод минутын перформанс үзүүлээд шүүгчнэр 90 секунд тэгээ шүүгчнэр хараа тэгээл ер нь парад ингээ дуустдаг тийм системтэй. Тэгэл нөгөө нэг тэр одоо спотон дээр очих хүртэл ингээл нэг хит тоглоол ингээл үзээл бид хэд хэлсэн. Болгондоо нэг бүжиглээд манай нөгөө нэг жоохон хүүхдүүд маань бэлдээл бүжиглээл нэг хөөрхөн бүр хайр. Монгол сургуулийн охтууд те тэр жоохон охтууд манай Берлин дэх Монгол сургуулийн охтууд бүгд бүжиглэдэг. Тэр хайр те. Би тэрийг хараад би баг ойлгох нэ. Хамгийн жижигхэн бүжигчин бол зүгээр. Тэгэл манай Наранбаатар ах байсан, урнаагч дуулж байсан. Тэгэл ер нь л бүх урлагийн перформансууд өндөр байсан шүү. Ингээл мориу хуур мууртай. Манайд бол яг үнэхээр гадаадд байгаа гिचгсэн ингээ байж болох бүр ингээл гаргацсан тий. Би бол гайхсан ш тэр пүү. Юу болоод байна? Та нарт нэг тийм өөрсдөө бахархах тийм мэдрэмж төрсөн. Би бол гэхдээ нэг юм хэлэхэд би ивент болгоны л дараа өөрсдөө бахархдаг ер нь. Гэтэ яг тэр зүгээр Монгол хүн гэдэг амар. Гэтэ тэгэл ямар ивент болгоны дараа бахархлаа гэж хэлээл уйлалаа л юм шүү дээ. За миний officially яг Vibration-д орсон ивент болохоор Morning Star байсан. Манай анх ахнад руу бичиж байгаа байхгүй. За тийм аа ингээд юу хэрэгтэй хүн байна. Street interview хиймээрэн. Тэгэд ингээд чи ингээд манайд туслаад өгөөч гэхэд тэгэхээр би тэгээ би угаасаа амар нөгөө нэг юм ярьж марах камерны өмнө нь бол яг гоо мэдээж ичхүү надад байгаа хэцүү санагдана. Анх бол зөнд байвч нэг 3 секундын бичгэж бараг 2 цаг зогсож мөсдөг ч байсан. Байсаар ч байгаа. Тэгэл би тэгээ ямар гоё ингээл за тэгээ битээр чи одоолог битээр гарч street interview хийгээд хүмүүсээс ингээд гадаа ингээ явж байгаа хүнийг барьж авч ингээ юм ярьсан, дууг сонсуулаад юм яриад Morning Star-ын дууг сонсуулаад reaction аваа. Тэгээд ер нь тэр одоо тоглолтоор promote хийх бичлэг хийжсэн. Promotion-ийн бичлэгэн дээр ингээд ороод өгөөч гэдэг. Тэгэл тэрэн дээр байгаа тийм Morning Star-ын тоглолт болоод тэгээд тэрнээс хойш ер нь одоо ингээд сууж ин да. Тэр тийм угаасаа өмнөх зөндөө нэг ивентүүд дээр ирээд угаасаа манай чиний найзуудын ивент л гэсэн үг шүү дээ. Угаасаа бадрал би бөөнөрөл зохион байгуулдаг байсан болохоор тэгээ Дима бүх юмдэр тусалдаг байсан. Гэтэ яг тэр Morning Star-аас ч өмнө угаасаа за Димагаа авъя. Би бас Morning Star-аас өмнө би дуучин байсан. Манай Vibration artist. Би Vibration artist ясаа. Намайг бичгээр л за одоо надаар юу хэлэх гэж байгаа юм бол гэж боддог гэстэй. Хамгийн сайн нэг юм яри. Хамгийн сонь Vibration тэр бүр дундаа ороод заяа. Тэгсэн байсан шүү. За тэр гаяа. Тэр бол амар дундаа орсон шүү. За ингээд тэрний өнгөрсөн жилийн 24 оны шинэ жилээр за бид Камертоны тоглолт хийсэн. Манай одоо нааг орохоос өмнө шүү. Тэгээд яг жалжуул юм сонсогч байгаа. Надад бадрал хэлсэн, од хэлсэн. Доо чамайг ер нь open railing-ээр энэ Камертоны өмнө гэдэг тэгэхээр би ингээл бүр нэр юм гээл зүгээр л ярьсан байгаа хгүй. Ерөөсөө нөгөө confirm болоогүй. Ерөөсөө ямар ч нэг юм юу байхгүй. Тэгээ би ингээд ажил руу явж иваа. Тэгэл ингээд явж исэн чинь
Story ороод ирж байгаа vibration шууд би ингээд юм story гэдэг орсон чинь шууд special open тийм аа гэж. Шууд зүгээр Бүр юу вэ? Тэхүү тохирч мөр гар мар бариагүй заяа. Тэр уг нь амар тасархай юм дэсэн штэ манай Камертоны ахнар маань нэрээ дуулаад тэгчээд ийм ер нь их тийм юутай хүлээ авалт маягийн те тэгээд ийм VIP хэсэгтэй энгийн хэсэгтэй тэгээд ийм тасархай тоглолт болох гээд тэгчээд демаг ер нь opener хийгээд битгэд яриа л байсан. Тэгснэ би бол анкаг ярьсан л гэж бодсон штэ. Тэтгэвээ юу асан те энэ ингээд ярьдгүй юм уу? Харин би бол нэг залзуус хэлсэн тэгээд ер нь ойлгоцсон юм байна гэж. Тэгэл maybe бадралал хэлсэн яха би димат хэлсэн гингүүд нь та хэд миний бодлоо шууд ойлгосон чинь яа эсвэл бадрал надад тэрийг хэлснээгээ шууд confirm болчлоо. Тэр өдөр ажиллаа зохицуулан би чинь тэр сториг хараад бүр ажил руугаа бараг гүйч би чинь нөгөө нэг ажил маань шифтер ажилтдаг учраас би ингээ шууд тэр өдөр fry авахгүй мэдгүй шүү дээ. Би бүр бараг дараагаас цүгдэн гойд. За намайг л энэ өдөр fry өгч тэгэл болий. Тэгээ гол нөгөө нэг манай vibration ер нь их цаг юмыг тулгаж их хийдэг. Манай ганц одоо сул тал нь хаяадад их гээд идэг. Гэтэ яг бас одоо ер нь суралцаад их сунгаад байгаа шүү дээ. Одоо энэ Rave the Planet ажил хэдэн сарын өмнөөс зарлагдаад юм уу зохицуулж байна. Гэтэ хаяада ажлууд бас бит хэдий эрх мэдлээс болохгүйгээр давцсан маш шахдаг байсан байхгүй юу. Тэгээд цаадлын хүмүүс нь хариугаа өгөхгүй бид хэд газар хайгаад идэг газрын хүмүүс нь хариугаа өгөхгүй гэдэг ч юм уу. Тийм тэгээд ялангуяа бас нөгөө Монголоос артистууд авчирхад ч гэсэн одоо визний асуудал ч юм уу тэр айгуу чухал. Ер нь тэрнээс болж бас нэг 2 юм өндөр бол нэлээд шахуу ажилласан. Тулгаж хийсэн тийм. Тулгаж хийсэн. Promotion интервью. Тэгэл бүх юм go гээл Камертон ивентэн дээр зэгцэн байсан. Тэгэл би чинь шууд димага бичээ шууд постж байгаа юм чи. Би гэсэн чи зүгээр урдаас маа. Тэгэл чи Камертонд open их гоё л байсан. Тэрэндээ л баг. Тэрнээс Тэгээд Камертон байсан талтаа л гэж. Тэр миний тэгээ хамгийн сүүлийн дуулсан ивент байгаа. Тэрнээс хойш би за нэг дуул болох юм байна. Ажилтан болсон гэж. Тэрнээс хойш би тайлж чимгэлдэг болсон. Би тэгээ дагаж явдаг болсон. Тийм ээ одоо ер нь л юм л хийж ш тэ ер нь. Одоо хөл юм хийж. Ер нь яг одоо подкастаас гадна бол би бол ер нь vibration frontman гэж явж байгаа. Үнэн мэлгээд тийш дээ. Үнэн. Натаа хэлсэн шүү дээ. Одоо ингээд бичлэг одоо промошны бичлэгүүд орно. Сая сүүлд Rave the Planet бичлэг хийсэн. Тиймэрхүү юм дээр болоод яг миний нүүр царай Монголоос болохоор манай гэрлэгч одоо гэрлээ мэрлээ гээд манай гэрлэгч маань царай явж байгаа. DJ тийм. Бид нэр азтай бас амар нөгөө хүчрхэг эмэгтэйчүүдтэй шүү. Тэ эмэгтэйчүүдтэй бас. Woman power. Манай үүрээ гэрлээ хоёр бол Монголд бас vibration манай буйнаач нэр хайда жолооч хийдгийн. Манай буйнаач за ерөн л ингээд хот хооронд өрн штэ минимум найз. Ганц өнөмлөгтэй нь би болж таад тэгээ яалтчгүй машин барьдаг. Гэтэ гоё. Ер нь ингээд түүр хийгээ явхад ер нь яг сонирхолтой л да тий. Хэдүүлээ бас явхад гоё л өстэй. Хэдүүлээ бас азтай тий. Тэгтээ Монголын бүхэл iconic лаг хамгийн гоё хамтлагуудтай хамгийн бүхэл лаг хүмүүстэй хамтарч ажиллаж байна те. Яг одоо энийг бас амар аз завшаан гэж бас харж шүү. Яг хамгийн анхны жолоо барилт хаана явсан бэ? Тэр бол Morning Star айгу амар явсан. Би бүр дараа нь 7 хоног ядаргаанд орсон баха нөгөө юу Праг руу яваад тэгээ Прагт тоглолцоод шууд маргааш нь өдөөс хойш Франкфурт яваад тэгээ тэднийг буудлахчаад тэгээд шөндөө Франкфуртаас Берлин руу юм шинээр явж байгаа байхгүй юу. Тэгэхэд бараг нийтдээ юу вэ 10. Тэгээ хамгийн гол нь чи Шведэд тоглолтын дээр бас байсан. Тийм Шведэд тоглолтод байгаа. Тэр хүмүүсийг Берлинд тоглолтоо хийчээд шууд маргааш өглөө нь үүрээр гараад тэгээд Прагд очиж тоглолтоо хийнгүүтээ маргааш нь дахиж шууд гарч нөгөөдөө Франкфурт руу гэж үж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол 2 цаг худалчинд бараг 2000 км явсан баха тий. Тийм. Тэгээд нөгөө өглөө Берлин тоглолцоод өглөө 8-аас судална гэж хэлсэн чи яг гэртээ хараад машина тавих гэсэн чи тэр нөгөө газраас нь цаалгаад нэг хүн компьютераа мартчихгээд тийм болсон юм. Тийм. Тэгсэн чи одоо Монгол явах шууд нөгөө Франкфуртоос Монгол нисэх хүмүүсийн нэг нь байж таараа тэг яалтчгүй компьютерыг авахгүй бол болохгүй гээд тэг би бараг буцаж авч компьютерыг авчаад гэртээ харж бараг 2 цаг бараг 3 цаг унтсан унтаагүй тэг шууд Праг явж байгаа байхгүй.
Тэгэл оройн дахиад тоглолт маргааш нь тэгээд шууд Франкфурт явна гэд. Тэр бол нэлээд амар явсан шүү. Тэгэл нэг хүмүүс харагдахад болохоор бид нар чинь л урдуур хойгоор гүгэл байгаа штэ. Яг гэхдээ нэг би ясыг ингээ vibration орсноос шүү юуны зохион байгуулалт гэдэг юм амар анзаарч байгаа. Хөө ингээд бид нар бол тоглолтоо үзүүлж байгаа. Бид нар хүмүүс төр үзэж байгаа хүмүүс бол бидний нэг асуудлыг бол мэдэхгүй шүү дээ. Тэгэд ийм асуудлаас амар надад л яг vibration орчоод би бараг орхосоо өмнө бараг иймэрхүү юм байдаг гэж мэдээчгүй зөө яг үнэндээ. Тэгээ ороод ингээд би ч гэсэн сая My World Heretics-ийн эргээд тэгээд Prague-лоо би яг за ер нь бонагч газар явах гээд харан за би хань болоод явчих гээд ер нь явсан шүү дээ ангуудаага. Тэгээд би ч бас хідэн цагийн ортол явж байгаа шүү дээ. Тэр чинь шүн дуусаа юм амаа янзаж хураасаар л хийдэж болж байгаа тий. Тэгэл өглөө шууд гараад явсан тэг ядарч байгаа шүү дээ бас. Тэрийг би амар ойлгосон. Тэгээ тийм болохоор бас минийд ингээ гоё юм үзүүлээд ингээд ингэж байгаа ч гэсэн манайд нь хойно бас зовоод ч гэх юм уу зовхон ч сайшин. Тэгтээ айгүйх бидрээс юм энерги гардаг. Тэгээд тэр болгоныг маань бас ойлгодог хүмүүс айгүйх байдаг. Тэр хүмүүст бас маш их баярлалаа. Тэгээд наваа ингээд камера бариа гүйж мууж байгаа маань найзууд надад хөрхөө уух юм зүрхгээд байдیں۔ Тэгээд ер нь бид нар чинь зүгээр нэг хамтлагийн аялын тоглолтыг зүгээр нэг аялын тоглолт гэж хийдэггүй гэж хардаг байхгүй юу гэхээр тэр нэг хамтлагийг альсвал тэр нэг дуучныг энд бас зах зээл рүү гаргах одоо тэгж чаддгүй л дээ. Гэхдээ зүгээр тэгэх гэж оролдож амар хичээж ажилтдаг гэж өөрсдөө бас боддог. Юу гэдэг янз бүрийн ямар нэгэн лейбл, янз бүрийн одоо куратор, янз бүрийн тийм артист хайдаг майдаг тийм хүмүүс рүү холбогдоод шантрахгүй бид нар имэйл бичээл те. Манай буйнаас тэрэн дээр бас айгүй тусалж ажилтдаг. Тэгээд тэрэн дээр бас тэгж хэлмээрэн зүгээр нэг энгийн нэг хамтлаг хурж ирэл нэг жижигхэн заал түрээслээл тэнд нэг хөгжим авчирч тавиал тоглолдог биш. Тэр ардталт нь бас нэг арай өөр ажил бас явдсан шүү те. Бас нэг зүгээр нэг тоглолт үзүүлэхээс гадна амар их процесс явж байгаа тийм. Тэгэл ер нь аль болохоор нөгөө Монгол артистуудаа гадагшаага гаргаж те одоо гадаад хүмүүст ч гэсэн нэг жоохон ч гэсэн нэр хүндтэй болох ч юм уу тийм зорилготой л бас аюух ажиллаж байгаа. Бас яг одоо тэр хүмүүс чинь Монголд бол нэрээ олцсон, Монголд бол тогтсон audience-тэй. Тэгээ Монгол тоглолтоо хийхэд бол тэр quality internal шалгуур байгаа шүү дээ. Тэр quality-гаар нь яг энэ тоглолтыг хийх нь бас хамгийн том чухал зорилго л да. Дуу хөгжим, нэг дууралт энтрийн хувьд те заалны хувьд тэгэл promotion material тэгэл зураг хөрөг recap гээл хамаагүй ер нь л яг маш чанартай юм хийх төлөө л ер нь их зүтгэж байгаа бах. Тийм тэгээд бас зөвхөн гадагшаага биш одоо гадаад артистуудыг Монгол руу авчрах ч юм уу тийм одоо Монголын төвшөнд одоо юу гэдэг чинь одоо тийм Монголоос одоо Монголд зөндөө олон хүмүүс ч гэсэн байгаа штэ гарч чадахгүй ч юм уу тэгэхэд яг гадны артистыг авчирч Монголда одоо монгол хүмүүстээ зориулж юм одоо ивент зохион байгуулах нь бас агуу чухал байгаа даахгүй. Монголд бол гэхдээ лаглаг одоо гадныхан амар ирдэг болсон юм шүү дээ. Playtime фестивал маань Азийн топ 5 фестивалийн нэгээр шалгарсан гэдэг жилээ те амар мундаг. Зүгээр манайх дараагийнх нь. Тэгээд одоо фестивал хий. K-pop бүхэл том уран бүтээлч Монголд очиж байна те өнгөрсөн жил бас Тэянг энэ ирсэн байсан. Яг бас нөгөө артистууд одоо нөгөө хөгжимчин гэхээс гадна илүү одоо юу гэдэг чинь сая түрүүзэн бид нөгөө Миша гэдэг нөгөө зурагчин байгаа штэ тий Миша фан хэмнэл гэдэг тий exhibition хийдэг ч юм уу яг одоо арт гэдгийг одоо бүх талаас нь жоохон харуулсан ивентүүд хийхийг vibration хийх тоглолт хийдэг, ивент хийдэг биш. Бид хэд бүр бүтэн entertainment system ингээд хийж байгаа байхгүй. Тэгэл урлаг уран сайхан тэгээ бид хэд Парис хүртэл очиж бид хэд юу ийсэн галерей гаргасан. Яг тэрэн шиг ингээд бүхэл ер нь урлагийн бүх entertainment чиглэл рүү хандаж бид хэд ч гэсэн бас их өөр юм өөрсдөө хувьд бас сурж байгаа бах тий. Your cultural experience штэ. That's it. Нөгөө подолк нь юу гэ. Тэгээ ер нь урлаг гэхээр чинь зөвхөн дуу бүжиг байдаг юм бас биш штэ тий. Тэгээд бүхэл юм ер нь бол бас урлаг. Тэгээ тэрийг бас олон талаас нь хүмүүст үзүүлж харуулж have some appreciation for art. Зя гоё асуулт юу байна гэсэн чинь одоо энэ жилийн хамгийн том ажил одоо юу вэ? Анхаа одоо танилцуулнаа. Юу вэ? Энэ жилийн бидний бүр хамгийн том ажил гэх юм бол Rave the Planet гэдэг 35 жилийн түүхтэй электроник техно хөгжмийн одоо хамгийн том гудамжны
соёлын амар том ажилд оролцохоор болсон байгаа. Тэгээд шалгарсан. Энэ бас зөвхөн нэг энгийн ингээл ороод хүмүүс шууд ороод яачдаг юм биш. Юу гэдэг нь одоо өнгөрсөн жил бид нэр карнивалд оролцож бас энэ боломжийг авсан. Тэгээд тийм байна. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд манай бас буйна ярих байх та. Тийм ер нь бол тэр чин бараг 100 хэдэн аппликейшнээс нэг хитгэн нэг 70 малын 60 тий авдаг тийм тэгээд бид нар бол Монголыг төлөөлж орж байгаа. Тэгэхэд Монгол бол өмнө нь хизээж орж байгаагүй тий 35 Тийм 35 жил болж байхад Монгол тийм organization анхудаа Brave the Planet-д орж ийн. Тэгээд юу нэг аюу гой санагдсан бэ гүнгүүд нөгөө техно хөгжмнөөс гадна эрх чөлөө гэдэг ямыг одоо тийм бүр ингээд 80 оноос илүү тийм Brave the Planet харуулж авч байгаа. Тэгээд бид нэр одоо тэр эрх чөлөө гэдэг чинь бүх хүнд амар тийм чухал юм. Тэгээд тэрийг төлөөлж бас орж байгаа надад аюу гой санагдчихж байгаа. Тэгчнээ аюух ажиллаж гисэн яг ингээд тий хамгийн анх орж байгаа Монгол одоо тийм албан ёсоор орж байгаа тэр нь би бүр ингэж хүн амтан ингэж бүртгүүлээ шалгадаа тэнцүүлээд ингэж ордгийн ч бидээгүй. Би германч цаанаасаа л хийдэм байх гэж би бодсон. Тийм. Би бол Web ордог юм шиг баг. Үгүй хүссэн болгоно ордгоо гэж би бодсон байхгүй юу? Одоо ингээл ийм closed circle vibration шиг vibration хүмүүс нь хүмүүс зөв өөрчлөлт оруулдаг гэж юу? Баг урдагч зүгээр өөрсдөө л хүмүүсээ ингээл олдсон байх гэж би бодсон байхгүй. Би цаанаасаа л ингээл парад байвал тэ угаасаа тэгтэмээ би чинь бас Brave the Planet энтриг мэдэн тэ яг дунд нь орж бол би шоож үзээгүй л тэ ихтэй тэгээд бүтэн өдрөөр нь ингээл баг бүх замыг хаагаад бүтэн өдрийн ажил болд нь штэ. Тэгэл ямар аврах том үйл ажиллагаа яаж зохион байгуулт юм бэ? Тэгснээ энгийн нэг жижигхэн хотод биш Берлиний төвд бүр үнэхээр бүр бараг би ингээ шүтдэг гэсэн ингээл бас энэ маратон ингээл том ажлууд явдсан шүү дээ. Яг тэрний нэг байгаа байхгүй. Тэгээд карнавалын дараа би Brave the Planet руу дайраа тэгээд ингээ шалгараад аваад үлдсэн чи би бүр үнэхээр л вау гэж бод. За үнэхээр жинхэнэ ингээ. Энэ миний бодлоор бол яаж бодсон манай Монгол DJ-нэрийн хувьд Монгол DJ хийдэг хүмүүсийн хувьд бол бүгдийн low period. Одоо энэ нэр нь бол анх low period гэж байсан. Одоо хэрвээ та нар мэддэг бол mid-ter at the low period те. Mid-ter at the low period маш iconic дуумуутай. Тийм iconic тэр дуумуу чинь тэрнээс гаралтай low period гэдэг нэртэйсэн одоо нэрээс солиод Brave the Planet болсон. Одоо миний анзаарж байгаагаар бол Монгол DJ хийдэг хөгжим хийдэг хүмүүсийн хувьд бол амар том парад байгаа байхгүй тий. Хамгийн бахархууштай юм маань юу вэ гэхээр бид хэд Монголоо төлөөж оролцож байгаа. Тэгээ хамгийн гол нь Монгол уран бүтээлчтэй Монголоос нь авчираад дэлхийн ийм Европын том стандартын хамгийн том бас ийм парадуудад тоглох боломжийг олгож байгаа юм маш гайхалтай байгаа байхгүй. Тэгэл бид чинь тэнд бүхэл бүтэн өдөр ингээл тоглоход бүх Монголын урдлаг, уран сайхан бүх зүйлийг ингээл хөгжмөдөө шингээгээл тэгээ тэрийг залуу үеийнхэнтэйгээ холбоод те залуучууд руу хандаад тэгээд хараад сурчилж байгаа гэсэн үг байхгүй тийм. Бас Монгол гэдэг нэрийг маш сайн гаргаж байгаа гэж би бол бодож байна. Манай машин дээр хүртэл аврах том Монголыг атцсан байгаа. Тэр хаанаас нь чарсан монголчууд байна гэдэг тийм. Тэгээд одоо бас тийм орчин үеийн хөгжим тий одоо Монголтойгоо нийлүүл холбосон тэрийг бас тийм харуулж байгаа нь надад гой санагдчихаа. Тэгэхгүй ингээд Монгол гингүүд дандаа л нөгөө байдаг л одоо Монгол хөвд тийм тэгэхгүй бас яг тийм contemporary орчин үеийн юмдаа бид нэр одоо монголчууд ингэж оролцож өөрсдөө харуулж чадж байна гэдэг нь тийм. Тэгэл Монголоос одоо 6 DJ ирж байгаа. Гэрлээ мэрлээ, Марио, манай Бадрал, Хонгор, өөр тийм Монгол зөвхөн анхны Монгол community гэдэг утгаасаа биш Азаас яг community-гаараа орж байгаа хамгийн анхны тохиолдол юм байлаа. Өмнө нь бол яг Япон, Солонгос, Хятад DJ-нэр зөндөө олоодаа тоглосон. Чугас 35 жил явж байгаа. Вау. Вау, тийм яг хамгийн анхны бүр яг зөвхөн Азуудаараа байгаа community бол бид нар хамгийн анхных нь баггүй юу? Жинхэнэ монголчууд л хийж байгаа юм шүү дээ. Жинхэнэ монголчууд тэгээд анхудаа баг Аз төлөвлөлөд баг орчиж байгаа юм уу? Шууд ярих юм бол. Тийм. За одоо том толгойлч хэлэхэд те. Тийм би за яг зүгээр сонсогч хүнийхээ хувьд надад нэг юм санагддаг юм байт. Би бол Берлиний амар том лаглаг клубүүд рүү цөөхөд удаа орсон. Ер нь бол тэгтээ хэдэд удаа гарч үзсэн. Тэг хөгжим сонсоод яг зүгээр
миний хувьд бол Монгол DJ нарт энд байгаа зах зээлд нь энд хүмүүстэй өрсөлдөх амар их боломж байгаа гэж юу боддог байхгүй би. Амар их одоо бас авьяастай гэж бас боддог Монгол уран бүтээлчтэйгээ. Тэгэхээр тэр хүмүүст энд хурж ирж тэд нартай өрсөлдөх, тэд нартай одоо яг тэдний стейжэнд гарах тийм боломжийг гаргаж өгөх хамгийн анхны хамгийн том ажил гэж яг энэ Brave the Planet-ыг харж байна. Тэр улаан хевсийн дэвсэж өгөх, тэр тайзын засаж өгөх болно. Тэр хамгийн том ажил юм байна. Тэрнээс бол юу гэдэг надад бол Behind манай Mario, манай одоо Temkash гэдэг юм, манай Бэлгүүдээч гэдэг юм уу. Тэд нар бүгдээрээ тоглох чадвартай. Гэхдээ тэд нар тийм боломж нь байхгүй байгаа даа тийм магадгүй. Тэр яг эсвэл мэдгүй тэд нар өөрсдөө бас тоглох юм зүүн ч юм байдаг ч юм мэдгүй л. Гэхдээ ямар ч байсан зүгээр юу гэдэг хамгийн ихний алах минь бас яг хийж өгөх хамгийн том боломж тайзна гэж бас бодож байна. Тийм одоо ингээд монголчууд нөгөө хамттай ахтай хүчтэй гэдэг үг гэдэг штэ. Тэгээд тийм болохоор яг бас энэ завшааныг ашиглаад үзэж байгаа хүмүүстэй Европт амьдардаг эсвэл үнэхээр ингээд бидрийг зориод ирэх боломжтой бүх хүмүүс авал 8 сарын 15-нд Берлиний одоо Бранденбург хаалга одоо нөгөө том хаалга байдаг штэ. Тэрнээс одоо хойно нэдэг Сигс соёлоо гэж жалтын өшөө хүртэл өдрөөс одоо өдөржингөө ингээд парад ингээд алхангаа ингээд бүжиглэн гэдэг бол амар experience шүү. Тийм болохоор бидрийг бас зориод ирээрээ нэг өдрийг монголчуудаараа яагаад бид нар Монгол DJ нартайгаа Берлиний гудамжинд бүүнөрөө зүгээр л нэг өдөр гоё өнгөрөөж болохгүй гэж тийм үстэй. Ингээ амар юм дэлхийн колчерд ингээл уусд юм байлээ. Бүх л орны хүмүүс, бүх хүмүүс ингээл яг хөгжимд нэгдээл, хөгжим гэдэг зүйлийг нэгтгээл. Хөгжим гэдэг угаасаа л хүний яасан ч нэгтгэждэг. Тэгэл ингээл орцдог хүмүүсийг хараад би ингээл үнэхээр вау гэж шүтжсэн. Тэгсэн чинь одоо бид хэд монголчууд яг голд нь ингээд тайзан орох боломж нь байна гингүүд маш том ажил. Энэ дээр одоо нөгөө эрхчлөө гэдэг өгч явж байгаа хгүй хүн чадтай эрхчлөөтэй байгаа болохоор би Берлиний гудамжинд би зүгээр нэг машин дагаад бүжиглээд машин дээр гараад хамт бүжиглээд явж байгаа. Тэр өдрийг ингээд нэг өдөр стрессээ мартаа те бүгдээрээ гоё нэг өдрийг бүжиглэж өнгөрөх бол гоё л сонсогдчих. Тийм эн чин одоо хамгийн их хүн оролцсон жилдээ 2 сая хүртэл хүн оролцсон гэдэг тоо байд юм лээ. Тийм тэгээд та нар бодолтой 2 сая хүн яг нэг бүжгийн химнэлд нэг газар 2 сая хүн 2 сая монголчууд одоо баруун 3 сая өнгөрсөн жил 4 сая болох ч байна. Бороо орсон. Ер нь бол амар зутруу байсан. Борооч бүр зогсоогоогүй те. Тэгтээ 300 мянга орчим хүн оролцсон гэж байгаа. Тэгэхээр чин яг шууд бит хэлбрээрээ 300 мянган хүнд өөрсдийгөө сонсгож байгаа, өөрсдийгөө аваач танилцуулж байгаа боломж байхгүй юм чин. Тэгээд 300 сая хүнээс гадна дижитал одоо платформоор яаж явах юм тэрийг бол би бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тийм тэгээд энэ дээр бас нэг юм бас ярих гэж бодож байна боломж дээр. Бид нэр одоо эн чин ер нь л нэлээд том ажил. Тэгээд бид нар ч өөрсдөөсөө санхүүжж одоо өөрсдөө хийсэн ажиллаар багсаг одоо өөрсдөө урдах жижигхэн зардлыг төлж явдаг. Тэгээд ер нь бол Brave the Planet бидний төсөөлснөөс хэд дахин том зардалтай, том бажеттай ажил болж байгаа. Тэгээд энэ ажлыг юу гэдэг бид нар чинь ингээл энэ ажлыг хийгээл за би энд оруулаад энэ Монгол DJ-г энд авчиж тоглуулж байгаа гэж ланка эндээс нэг хэдэн мянган евро ч юм авах гэдэг юм биш. Энэ зүгээр л яг бүх зардал нь амар том хэмжээний юм байна. Тэгээд энэ зардлыг хайж авах явцад бид нар ч одоо өөрсдөнд л байгаа Монгол аж ахуй нэгжүүд компаниуд руу айгүй хандаж үзсэн. Тэгээд тэд нар дээр нэг тулгамдсан асуудал юу гэхээр манай энэ парадыг бол зүгээр шууд утгаараа зарим одоо удирдах албан тушаалтан тэгээ зарим маркетингийн хэлтсэн мэлцийнх нь шууд манай парадыг шууд ингээд Google-ээс хайж үзэхээр шууд юм нөгөө бэлгийн чиг хандлагаар нь ч юм уу хүмүүсийг тийм ялгаран гадуурсан нэг тийм үзэл суртал шууд агуулж одоо татгалцсан ярь өгч байгаа байхгүй. Тэгээ би тэр хүмүүсийг одоо ингээ гайх чинь арчилсан эрхчлөөтэй нийгэмд амьдарч иж юу вэ? Тэгээд одоо энэ юу гэдэг Low Prod гэдэг утга нь за Low Prod-аас гадна энэ жилийн уран Imagine Love гэдэг ураатай байгаа. Тэгээд хайр гэдэг зүйл зөвхөн ижил одоо юм бэлгийн чих хандлагаараа цөөн хүмүүс зориулсан юм зүйл юм уу? Зөвхөн эрэгтэй хүнийгээ хайрлаж байгааг хайр гэдэг юм уу? Хайр гэдэг зүйлийг ямар нэгэн хэлбэр төрсөнд хийх гэдэг байгаа байхгүй тэр хүмүүстэй. Тэрнээс юу гэдэг ах нь дүүгээ хайрлаж байгаа хайр, аав нь хүүхдэд хайрлаж байгаа хайр, хүүхэд нь ээжигээ хайрлаж байгаа хайр, найз нөхд нэг нэгнийгээ хайрлаж байгаа хайр, хосуудын энэ чинь
тийм хайр байгаа газар тэнд газар инх тайван эрхчлөө байгаа гэдэг л утга санааг агуулж энэ урайг хөгж байгаа байх гэж би бол зүгээр харж одоо ойлгож байгаа. Тэгээ энэ жил яг тийм одоо утгатай нэр ясанд бол яг одоо нөгөө дэлхийд даяар дайнч амар гэсэн байгаа шүү дээ. Тийм болохоор бас илүү тэр love гэдэг юмыг ингэж гаргаж ирж байгаа юм болоо. Биеиндээ хүн гэдэг чинь тий хүн хүндээ хайртай тий одоо ари нэг биеинтэйгээ гоёор харьцаж байхыг яаж юм болоо гэж тэгэл тэн тараа тэр одоо 100,000 200 300,000 хүн донд чиний сайд дарга чиний ямар компани захирал эсвэл чиний гуйлах чинь эсвэл чиний одоо нийгмийн ямар ч давхурд амьдарч байгаа тийм тамаагүй байхгүй. Тэнд зүгээр л чи яг тэр хөгжмийн хэмнэлд чи бүх хүмүүстэй хамт зүгээр л чи амар гоё яг эрхчлөөг мэдэрч л байгаа. Гэсэн. Энэ дээр нь ингэж хэлмээр байна. Олон улсын зах зээлд одоо бараа бүтээгдэхүүн аль эсвэл өөрсдөө таниулж сурчлах байгаа ялангуяа Германы зах зээлд ч юм уу таниулж сурчлах байгаа компани аж ахуй нэгжүүд эсвэл хувь хүмүүс байвал тэр хүмүүст тохирсон хамгийн том платформ гэж би хэлмээр байна. Ягаад тэгэхээр энэ жил яг ямар хуу цаг агаартай хэдэн мянган хүн оролцохыг шууд амлаж бий болж чадахгүй. Тэгвэл хамгийн багадаа л түрүүн ярьсан тоогоор хүмүүс бол угаасаа үзнэ ойлгомжтой шууд утгаараа үзнэ. Тэгэхээр тэр хүмүүсийг урьж энэ том ажлыг зохион бүтээхэд чинь маш хүмүүсийн тусламж хэрэгтэй. Тэгээл мөнгө төгрөгнөөс хаваалал ер нь л их амар л их одоо хүний тусламж хэрэг болд юм байна. Хүн болгон бие биендээ найдаж бие биенийгаа дэмжинд л ер нь иймэрхүү том ажлын ард гардаг юм байна. Тэгээд бид хэд чинь одоо бас Fundia гэдэг одоо фанд одоо crowdfunding хийж байгаа. Тэр нь та бүхэн одоо энэс үзэж байгаа сонсож байгаа хүмүүс байгаа бол оролцоорой, шеэрлээрээ, түгээгээрээ яагаад тэгэхээр бид хэд үнэхээр Монгол залуучуудаа төлөөлөөд энэ том тайзанд гаргаж чинь маш юм гоё боломж олцсон байхад үнэхээр чанартай юм хий гэж бид хэд хувьдаа бодож байгаа. Тэр үед уйлах нь бадралжлэг шиг яг тэгээ тийм болохоор нэлээсрэх гэдэг юм. За тэр том захиралтай тэр мөнгөтэй хүмүүс тэр тэгээ хүнийг бэлгийн замаар ингээл бэлгийн одоо чиг хандлагаар нь шүүжиж магадгүй. Бид хэдийг бас тэгж бодож магадгүй. Гэхдээ бид хий залуучууд бас хүчтэй шүү. Бид хий залуучууд бие биенийгаа дэмжиж залуучууд өөр болсон шүү. Залуучууд өөр болсон шүү. Тийм одоо угаасаа цаг үе өөрчлөгдөж байна. Төлөө бас тэр хайрцагнаас гарч жоохон сэтгэмээр айл гэж хэлмээр. Би ч гэсэн тэгж хардаг угаасаа залууны үед бид нар бүгдээрээ залуучууд тэгээд угаасаа монголчууд дандаа л тэгдэг залуучуудаа дэмжиж залуучууд нь яг үндэ бид нар ч гэсэн нэг өдөр хөгшрөн шүү дээ. Тийм болохоор бид нар одоо бас байгаа энэ цаг хугацаагаа ашиглаад боломжийг ашиглаад ингэж гоё юм хийх гэж байгаа учраас бас хүмүүсийг бас амар их дэмжисэй гэж бодож байна. Зоноос эхэлж байгаа шүү. Тийм. Манай монголчууд бас ер нь хаа очиж амар илгэмсэг хүмүүс шүү дээ. Монголчууд зөндөө гадаад гоё юм хийж нэрийг яаж дэмждэг вэлээ. Тэгээд бас хүмүүсийг бас гоё дэмжээд яваасаа гэж бас мэдээж хизээч тийм хүнд хийх гоё юм хийх тусам өөрсөнд ч гоё юм буцаад ирэхийг үсэхгүй шүү дээ. Биднийг бас ер нь юм тогтвортой үйл ажиллагаа явуулахад хамгийн том одоо түлхэц зүгж биднийг дэмжиж байгаа хүмүүс чинь бидний хийж байгаа ивент болгон дээр хурж ирж биднийг дэмждэг. Тэгээд бас бидний одоо хийж байгаа бүх контентыг үзэж байгаа бас хүмүүс чинь биднийг бас дэмжиж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм. За. Wow. Deep talk. За Rave the Planet бол үнэхээр л хамгийн том зорилго байгаа юм байна. За тэгээд ихтэй ботхоор л тэгэл нөгөө нэг цаанаас нь ингээл байнгын митинг энэ төр өгвөл байнгын дахиад буйнагийн баха ажилласаа. Тэг бид эдэн хичээж байгаа шүү. Yes. We're trying our best. Аргагүй юм бэлээ яг өмнө нь өөр параданд оролцсон бэжиж энэ Rave the Planet-д оруулж байгаа байхгүй юм. Тэгэхэд яг ингээд одоо харахад бол карнавалын ажил их байсан ч гэсэн Rave the Planet бол бүр амар л санагдаж байна юу. Тэгээд явна гэж ботхоо миний бүр ингээ хаяа ботхоо би харцаагаад байгаа шүү. Юу. Арай амар excited. Хөдөлж байна. За одоо нэг юм одоо хэдүүлээ олон ивентийн хойно гарсан юм байна. За одоо нэгээрээ хамгийн өөртөнд одоо ингээд ивент хийхээс гадна ивент болж авах явцад ч юм уу одоо ингээд өөрсөнд чинь тохиолдчихсэн. Гоё фаны өөрсөнд чинь юм. Тийм ер нь инээдтэй юм гэхэд Morning Star-ийн концертын үеэр бид нөгөө Prague after party хийсэн юм. Тэгсэн чинь ер нь бол after нэг амар томор бодож хийгээгүй угаасаа л нэг амар одоо
тэнд очиж байгаа бүх хүмүүс нэг afterт очихгүй байх гэж бодоод тэр нэг арай нэг жижигхэн газар сонгоод хийсэн байсан чинь нөгөө хүмүүс нь багтахгүй. Тэг гадна Бүрээ шуурсан те бөөнөр. Бүр пиг болоод тэгээд зэлдээд бүр те. тэгээд гадаа нь амар олон хүмүүс хүлээж зогсохоор болоод тэгсэн чинь нэг хоёр ихч одоо нэг мэдгүй нэг 40-д ч юм уу бараг 50 хүрж байгаа хоёр ихч ингээд та нар яагаад тийм сонин жижигхэн газар хийж байгаа ингээд тэхгүй тэнгүүд нь би ихч уучлаарай бид нар өрөөсөө яг ийм олон хүн ирнэ гэж үнэхээр бодсонгүйгээд амар өөрийгөө тайлбарлаад хэлсэн чи өөдөөс чи бити хотлаа яриад чи бити хотлаа яриад ачгээд бүр Тэр юу гэсэн ч үгийн гол нь харин тийм мэдхгүй би Яаж шудлаа ярих вэ? Хүнд өөрсөн гэж одоо яаж шудлаа? Хүнд өөр гэдэг чи одоо энэ хамгийн үнэ юм биш үү? цаашаага ингээд нууц өрөө дахиад юм болоод гэж бодоод байгаа юм уу? Нууц өрөө morning star-ыг оруулсан юм шиг те. эсвэл ийм амар ойлгомжтой юмыг бид нар ингэж харж чадаагүй юм аашаа тэгэл чивт тэгж нэг баахаа ер нь л аюух загнуулдаг юм постэрдээ тэдэн цаг тэдээ тэгээд яагаад тэгээд үүднээс бэлэн мөнгө гэлтэй өнгөч нь л шал зэрэгээр мөнгө авахгүй яасан мөнгө авахгүй нэгэл те. Бас нэг удаа ингээд нэг охин орж ирсэн бэлэн мөнгө байхгүйгээд тэгээд уул нь ингээд бичээстэй штэ гэдгсэн чинь би тэрийг чи хараагүй гэд уурлаад тэгээд надад одоо бэлэн мөнгө байхгүйгээд төнгөд би та тэгвэл одоо нэг банк ордог ч юм уу тэг ингээд аваад ирэхгүй гэсэн чинь чи юу н хийн гэдэг чи юу н хийн ер нь I'm the owner of this house. тийм тэгэж аюу хүмүүс орж ирдэг бас тийм гой манай монголчууд байгаа шүү дээ. Тийм намайг бас нэг удаа нэг ивентэн дээр яг миний хажууд нэг юм класс хагарсан байсан байхгүй юу. Гэхдээ баар нь бол манайх одоо биш байсан. Манайх баараа хийгээгүй байсан. Би чинь гэхдээ юу нэр баар маар анзаархалт явж байгаа ш. Тэгсэн нэг их чинь ингээл бид нар ч бүгд юм юутай байдаг. Vibration team яссэн ингээ бичсэн. Тэгэнгүүт нэг их чинь ингээл гэсэн. Хөөе нэгэнд тэр ишэл хагарчих. Энийг цэвэрлэл гэдэг чи би одоо үгүйхэн чи сайшин дээ. Тэгээ их чи би хүнд нь хэлчихээ. Манай угаасаа нөгөө баар манайх биш учраас би очиж хэлчих гэсэн чинь. Үгүй одоо гэлцээ би бүр ингээ хүү би ч яаж ах нөө гарцаа камер барьцсан яваад аюу завгүй байгаад байгаа шүү дээ. Тэгэл би за их чи хэлье гээл тэгсэн чинь бас манайхан жоох юм соёлтой байж болно шүү дээ. Хаяа нэг юм манайд нь ажиллаж байгаа ч гэсэн бас тий. Би тэгээд юун дээр Будапештийн тоглолтын дээр цэцэх амра хоёрын туур болж исэн байхгүй. Тэгээ би тэгэхэд тэр нэг venue амар юм сонирн backstage-тэй хойгоор нь ороод шатаад баг лифтэнд суугаад тэгээд ингээд суугаад backstage байсан байхгүй юу. Тэгээд зааш кинт ч олохгүй би бүр дотор нь өөрөө ороод төөрөөд юу л хаашаалээ гэжсэн байхгүй. Тэгээл манай хоёр дуулаад тоглолт дуусаад өндөрлөөл байж байгаа. Би нөгөөт ингээл арай гэж болоод суужсэн чинь хоёр согтуу ах ч хоёр олоод ороод ирсэн байдаг шүү. Би бүр хүүегээд тэгсэн чинь тэр хоёр яг тайсаас бууцсан бааш дээ. Би хоёр амар сонсдог гэх бүр яриад тэгсэн чинь би бүр яаж олж ирдэг байна гэмээр хамаг үүд баахан хаалгатай баг бүх үүдийн тогшоод ороод ирсэн юм гэмээр. Яа тэгтээ бас дайрж орж ирэх гэдэг хүмүүс ч хэцүү шүү. Тэгээд гоё. Тэгэл тайз мэдсэн дээр яг Праг энтрийн тоглолтын дээр болохоор нөгөө нэг бид хэд чинь бөөнөр бас байж чадахгүй тэгэл завтай хүмүүс нээл явж байгаа штэ. Тэгэл би чинь зураг мураг аваад Праг дээр байж байгаа л байжсэн чинь сайхан нэг цогтуу толгоо зүгээр тайзнаар үсрээ гараад ирж байгаа. Цэцэхийг дуужсэн чинь цэцэхтэй гар цохгоод тэгс чи би хөө одоо боо. Би зүгээр чиг security хамаг юм нээж байгаа штэ. Камер хөө чи одоо боо. Лааж байгаа юм чи ёо. Инээдтэй нэг ивентэн дээр бол нэг ганц юу ч биш зүгээр зохион байгуулагч хийхгүй security бараг makeup хоол унзөн юу болоо тий бараг дэшээ дошиг үсээр аваад тий бос базаал окей. За үнэхээр гоё эпизод байлаа. Одоо ихтэй ер нь vibration ахаад нэг эпизод 2 гаргах юм байна. Одоо 8 сарын 15-нд манай хэд ирэнгүүт нэг гоё эпизод хийдэ бөөнөрөө. Тийм ер нь бол аюух vibration-ы хойно ямар хүмүүс байдгийг ингэж аюух асуулт орж ирдэг. Тэнгүүд ер нь яг бүгдээрээ байж хахад гоё эпизод бичүүлдэг. Берлиний төлөөлөлд бол одоо бид дөрөв. Тэгээд манай хонгороо. Тэгээ мэдрэж манайдын хойно тусалдаг мянган хүмүүс мянгаж сайшин яг тусалдаг одоо манай бас найзууд одоо бидний ах эгчнэр байдаг. Тэгээ тэр хүн болгондоо бол яг энэ завшааныг ашиглаад баярлаа гэж хэлье. Тамираад бас баярлаа. Тамираад баярлаа. Манай Тамираа одоо бүх подкастн дээр сууж байгаа. Бүх тоглолтын дээр backstage security. Backstage manager юм.
Тэгээд Тэгээд одоо ингээд Монголд бас төлөөллийн хүмүүс аваад баг ингээд амар хоёр улсын хооронд жиггэн лааж Монгол тэгэл одоо манай Бадрал маань төрөө гэрлээгч үүрэгч. Тийм сая тайган тоглолт болсон чи манайд эндээ баг сандраад баг гүйж очих нь харин тийм өнөөрэ тэр чинь амар сонир мэдрэмжэлээ те. Энд биш Монголд эндээс чи бит хэд эндээ сандраад бүр ингээд зүгээр гадуур алхчихсан тэг тийм алхах буруу ч хийж байгаа. Цагийн зөрүү харин би одоо ингээд завтаа явж идэв юу гэдэг байгаа. Манайд нөгөө сториг нь манайд ядаж эндээс репост хий яс энийг хийгээ би ч бүр сандраад баг хэдүүлээ те. Тэрнэр бол яг хоёр талтай амар гоё ажилласан тий. Бүр үнэхээр гоё. Тэр ивентэн дээр нэрэл яг үнэхээр л хоёр улс жинхэнэ нэгдсэн юм шиг л. Тэгээ ингээд хөөх юм дуусчаал тэр үед амбайнагч Монголд байсан те. Тэгээ үрэгчтэй шүн тийчод шүний идэж болж байгаа дуусгаал ярьж байгаа шүү дээ. Энд болохоор орой болцсон мэн 3. Хэдэн цагч уцаар ярив да те. Цаар яриад эндээс юм уу мэн бэлдээл яваалаа тэнд язлаа л те. Тэгэл үн ингээл зөндөө олон асуудлууд гард юм бэлээ. Тэгэл тэрийг бол жинхэнэ багаараа ажиллах бол гоё л байдаг. За тэгээд бас хоёрын эпизод юу вэ? Баг хамт олондоо бүгдэнд нь бас тэгээ өөрсөндөө та хэдтэй тэгээд Монголд байгаа хэдтэй үүрээ гэрлээ. Тэгээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо хүртэл ихтгэл үнэмшлээ алдаагүй vibration дээр итгээд одоо хүртэл vibration-ороо оглоод явж байгаад маш их баярлалаа. Энэ ажил чинь юу гэдэг одоо ашигын бус бид нэр соёлоо түгээж ажиллаж байгаа гэдэг утгаараа тийм бас ер нь хэцүү ажил шүү. Шантрах үед аюух гарч ирдэг те ер нь бол тийм шантрам. Та маш их баярлалаа. Тэгээд зөндөө чамд их баярлалаа. Кахта баярлалаа. Та ингэж санаа та тэр нэг та гурав тэгэж одоо юм хийгээгүүл хэвдүүлээ ингэж бас суухгүй шүү дээ. Яг үнэндээ. Тэгэд бас би дандаа хэлдэг vibration-ы хачаар би аюух гоё артистуудтай танилцж байна. Тэр хүмүүсээ бол одоо бидрийг дараа уулзахад таньдаг болчихж байгаа байхгүй юу? Заавал хуваараа ч юм уу зүгээр таарлахад хүртэлтэй. Тэгээд бидрийг бас ингэж зорж ирж үздэг хүмүүстэй бидрийг тойн дэмждэг найз нөхөд гэр бүл бүх хүмүүстэй маш их баярлаа. Тэгээд та нарын ачаар бас ингэж гоё явж байгаа шүү. Тэр анзаархад ингээд нэг шантрах үе болгонд анка шантрахгүй л ээжтэй. Анка байж л байдаг болно штэ гэдэг. Манай анка чи бүх юмны план ганцаараа шантарч байгаа. Ганцаараа 0 руугаа ороод тий усанд орж явахдаа шалан дээр тэгэл нэр юу гэж хэлэх юм бэ? За энэ завшааныг ашиглаад ямар ч олон завшаа ашиглаж байгаа шүү. Одоо дуусгах болсон шүү. Ашиглаж дуусчихлаа. Завсаа ч байхгүй одоо юу ашиглах вэ? Юу гэдэг ингэж янз бүрийн юм ярьж чадах биш те боломж нь ч олдох биш. Тэгээд энэ завшааныг ашиглаад Мятын Франкфурт төлөөлөгчийн хэлтсэн хоёр ихчтэй туяагч булгаагч хоёртоо туяагчтай бүр маш их баярлаа гэж хэлмээр байна. Биднийг яг одоо бидний ингээл зар сурчлагыг харахаар ер нь бол ингээл Мят компани яг ингээл бүр амар спонсорлол орж ирээд байгаа юм шиг харагддаг хүмүүс мэддэг баг. А тэнд бол яг Франкфуртын Мятын төлөөлөгчийн хэлтсэн манай хоёр ихч хамт олноороо яг бидний ард бат зогсож идэг шүү. Тэгээ биднэрт маш их боломж олгож биднийг дүүнрээ дэмжиж бас маш их ажилдаг те. Тэгээд хоёр ихчтэй баярлаа. Баярлаа. Жинхэнэ л нэрээ хоёр улсыг холбож байгаа юм чи тэр хоёр хүн байна. Тийм гүүр босгоод байна ш. Тэнд гүүр босгосон чи гүүрэн дээр нь ажиллаад байна ш. Тэгээд чи тэгэл карнавалж ороход тэгэл бүх тоглолтууд зохион байгуулахад Монголоос наашаа юм авчирна. Эндээс Монгол руу юм явуулна. Их ажил болно. Тэр үедийг бүх юмыг хөнгөлж өгдөг тэр хоёр. За тэгээд урлаг Монголд өчхийн төлөө. Яа нөгөөч амар нэг хэдэн эпизод үчээ. Дараагийн эпизод дээр бүр шүлэг хийж мэлээ байгаа юм шүү. Дараагийн эпизод дээр би бүр шүлэг бичих нь. За бид хоёрын эпизодод хүрэлцэн ирсэн та хоёрт баярлалаа. Маш их баярлалаа. Хэдүүлээ энэ жил бүр алнаа. Тийм. Баярлалаа. Тийм. За тэгээд энэ эпизодыг дууссан бүх хүмүүстээ баярлалаа. Бид хоёрыг дэмжиж subscribe page, like хийж доор муулсан бүх хүмүүстээ баярлалаа. Яг одоо хараа. Яг одоо бид хоёрыг муул. Бүгдийг. За хайртай шүү guys. Дараагийн өдөр уулзцгаая. Bye bye.